сайн байна уу guys? Одоо би Филиппинд ирээд сарын хугацаа болсон байна. Удахгүй Монгол руугаа буцах гэж байна. Баяртай байна. Мөн бас цаагаараа гонхтой байна. Угаасаа амар гонхтой байна. Яг үнэ хэлэхэд энд ирээд маш олон зүйлсийг сурч авсан, маш олон зүйлсийг үзсэн, үнэхээр их туршлаас хоримтлуулсан, өөрийгөө сайн байсан гэж бодож байна. Би ер нь бол айгүй бие дааж сурсан. Ер нь бол том ихч гэсэн нэг амар бие даадаггүй байсан юм байна гэдэгхгүй юу. Тэгээд ер нь бол маш олон найзуудтай болсон. Манай найзууд бөөндөө амар ийлдэг, амар нээлттэй. За хамгийн их таалагдж байгаа зүйлийн хувьд бол мэдээч энэ сургуулийн маань сургалтын орчин. Тэгээд өдрийн 10 цагийн хичээл ордог ч гэсэн бид нэрөөсөө уйддаггүй, маш амархан, амар хурдан дуусах шиг. Цагийн хугацаа чинь надад уг нь бол маш удаан. Гэтэ амар хурдан дуусдаг. Яаж гэдэг бүү мэд. Би энэ ирээд бол ер нь бол англитэй нэг сайн байгаагүй. Угаасаа тэнцээ ингээ англиар нэг яриад ах найз нар ч энэ төр байхгүй. Тийм учраас ингээд ер нь бол миний английн төвшин маш бага байдагсан. Энэ ирээд би маш олон хүмүүстэй одоо наад цухаас ярих юм бол би очоод цаг хэд болж байгааг хүртэл асуух хэрэгтэй болно. Яагаад гэвэл надад утас байхгүй. Тийм тэгээд ер нь бол маш олон хүмүүстэй харилцах шаардлага гарна. Тэр үед би англиар заавал ярих шаардлагатай. Тэгээд миний английн яриа бол сонсгол, яриа, тэгээд дөрмийн интер бол ер нь бол маш их агц дэвшил гарсан. Би энэ чинь ахиад ирнэ гэж бодож байгаа. Бүр 2 сараар ирнэ. Манай ээж бол маш их тийм дуртай байгаа. Намайг ингээ энэ чинь эргүүлээд ер нь бол хүүхдүүдтэй та нар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй шүү. Заавал энэ чинь амар гоё.